За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр бүгдээрээ Балархаа гişгийн үндсэн 3 үүргийн талаарх өмнөх мэдлэгээ баттгана. Балархаа гişг нь үндсэн 3 үүрэгтэй ба үүнд 1-р гэгшигжүүл, 2-р зөөлрүүл, 3-р ялгах гэсэн 3 үүрэг байдаг байна. За гэгшигжүүлэх үүрэгт нь гэгшигт гүйгүүлэгчийн араас олсон гэгшигт гүйгүүлэгч заавал гэгшигтэй бичигдэнэ. За үүнд жишээ ном гэдэг үг дээр ил гэгшгийг залгахад ил гэгшигтэй бичигдэж байна. За дараа нь гэгшигт заримдаг гүйгүүлэгчийн араас гэгшигт гүйгүүлэгч залгахад за мөн ижил гэгшигтэй бичигдэж байна. За заримдаг гүйгүүлэгчийн араас олсон 2 дахь заримдаг гүйгүүлэгч энд гэгшигтэй бичигдэнэ. За гарах гэдэг үгэн дээр дэг залгахад дэг гэгшигжүүлэх үүргээр Балархаа гişг А орсон байна. За зөөлрүүлэх үүрэг. За энд нь болохоор өөрөх, бүрэх, морил, ханил гэсэн үгс жишээ болж байна. Өөрөх, бүрэх гэдэг үгийг харахад бол энд эр үгэнд давхар гэгүүлэгч зөөлрсөн байна. Морил, ханил гэдэг үгэн дээр бол дан гэгүүлэгч зөөлрч бичигдсэн байна. За ялах үүргийн жишээ нь бол хайрга хэлний хойгуур буюу хоолойнгийг ялгаж бичигдэж. Өгөн гэдэг үг нь хэлний үзүүрийн энийг ялгаж байна. Хавх гэдэг маань үйл үгийн хээг ялгаж байна. Хэрвээ Балархаа гişг А байхгүй байсан бол дээлийн хавх оёдол байсан бол хавх буюу ан агнуурын хэрэгсэл хавх болох байсан. За торох гэдэг үгэнд мөн ижил үйл үгийн хээг ялгасан байна. Балархаа гişг О хэрвээ байхгүй байсан бол нүдэнд юм торох, хөл юм торох гэж торох тэглэх гэсэн утгатай үг байсан бол Балархаа гişг Оог аваад биччих юм бол модон торох, төмөд торох гэх мэтчлэн торох ямар нэгэн юмыг агуулах сав гэсэн утгатай үг болж бичигдэх байна. За Балархаа гişгийн үндсэн 3 үүргийг танилцууллаа. За эндээсээ одоо дэлгэрүүлээд үзэх юм бол ялах үүрэгт нь хэлний үзүүрийг ин гийг ялгадаг бол 2-дугаарт үйл үгийн хээг ялгадаг байна. За зөөлрүүлэх үүрэг нь болохоор ишээс бусад гийгүүлэгчийн дараа олсон ийн зөөлрүүлэх үүргээр олсон Балархаа гişг болт юм байна. За гэгшигжүүлэх үүрэгт нь болохоор гэгшигт гийгүүлэгч бол яг ямагт гэгшигтэй бичигдэж байсан. Харин заримдаг гийгүүлэгчийн араас олсон заримдаг гийгүүлэгчийг гэгшигжүүлэх үүрэгтэй байдаг байна. За Балархаа гişгийн гээгдэхгүй байх тохиолдолд нь ялгах үүргээр олсон Балархаа гişг гээгдэхгүй. Зөөлрүүлэх үүргээр олсон Балархаа гişг гээгдэхгүй. За 3-дугаарт бол гэгшигжүүлэх үүргээр олсон Балархаа гişг үүрэггүй бол гээгдэнэ. За үүнд нь 2 хуваагдж байгаа дан үүрэгтэй буюу 1 үүрэгтэй бол гээгдэх тохиолдол байгаа. 2 үүрэгтэй бол гээгдэхгүй тохиолдол байгаа. За үүнийг дараагийн слайдн дээр ярина. За ялгах үүрэг. За энд нь болохоор хэлний үзүүрийг энийг ялах үүрэгтэй хан, сан, хаан гэх мэтчлэн Балархаа гişг хэрвээ байхгүй байсан бол хан гэдэг үг маань хан, санаж бодохын сан байсан бол сан, хаан гэдэг үг байсан бол хаан гэсэн утгатай үг болж бичигдэх байжээ. Үүнийг нь хэлний үзүүрийн энийг гэгшигжүүлсэн Балархаа гişг маань ялгаж байна. За хоолойнгийн гийг ялганаа. Үүнд нь хург, ботго гэсэн үгс жишээ болж байна. Мөн үйл үгийн хээг ялгадаг гэсэн. Үйл үгийн хээ маань өмнөө заавал гэгшигтэй бичигдэж ингэж ялгаж байна. Энд нь харах, мэдэх, сурах, сонсох гэсэн үг жишээ болж байна. За мөн оноос нэрийг ялгах үүрэгтэй байдаг байна. Оноос нэр
өнгийн төмөр гэдэг зүгээр төмрийг аваад өгөө гэсэн үг бол балархаа их чиггүй бишигдэх байсан. Тэгвэл одоо төмөр гэд хүний нэрийг мөн ялгаж байна. За, зөөлрүүлэх үүрэгтэй балархаа их шиг гэдэг нь болохоор түрүү дурдсанчлан ЖЧС бусад гээгүүлэгчийн дараа олсон балархаа их шиг И гээгдэхгүй гэж байна. ЖЧС-ийн араас олсон И балархаа их шиг бол гээгдэх тохиолдол бол байдаг бахнэ. За, энэ дээр бол барилыг, сорилыг, зоргийг гэх мэтлэн үгс бол зөөлрүүлэх үүргээр олсон учраас гээгдэхгүй байна. За, ихшигжүүлэх үүргээр олсон буюу нэг үүрэгтэй балархаа их шиг гээгдэхгүй. За, бодол гэдэг үгийн балархаа их шиг он илийг зөвхөн илийг ихшигжүүлж байгаа учраас гээгднэ. Бодлоор гэд гээгдэж бичсэн байна. Өвөл гэдэг үгийн балархаа их шиг маань зөвхөн илийг ихшигжүүлсэн учраас нэг үүрэгтэй учраас гээгдсэн байна. За, хоёр үүрэгтэй балархаа их шиг хоёр үүргээр олсон ихшигжүүлэх хоёр үүргээр олсон балархаа их шиг гээгдэхгүй гэсэн дүрэн байна. За, ихшигт гээгүүлэгчийн араас олсон ихшигт гээгүүлэгч заавал ихшигтэй бичигдэнэ. За, салбар гэдэг үгийн балархаа их шиг нь эрийг ихшигжүүлэхээс гадна Б-г ихшигжүүлэх үүрэгтэй байсан. Үүн дээр улт ихшгээр эхэлсэн залгуур залгасан ч гэсэн балархаа их шиг маань Б гээгүүлэгчийг ихшигжүүлсэн хэвээр байгаа учраас гээгдэхгүй. Зарлалын үйлдвэрийн гэдэг маань мөн ижил дүрмээр бичигдсэн байна. За, заримдаг гээгүүлэгчийн араас олсон заримдаг гээгүүлэгч заавал ихшигтэй бичигдэнэ гэсэн дүрм байдаг. За, тэгвэл бусдад гэдэг үгэн дээр гэсэн улт ихшгээр эхэлсэн залгуур залгажээ. За, тэгвэл балархаа их шиг бусдад гэдэг үгийн балархаа их шиг заримдаг гээгүүлэгч Д-г ихшигжүүлсэн байгаа. За, тэгвэл одоо бусдад гэдгийн эсийн араас олсон Д гээгүүлэгчийг одоогоороо ихшигжүүлсэн үүрэг нь хэвээр байгаа учраас балархаа их шиг нь гээгдээг байна. Танилцууллаа. За, эндээсээ одоо дэлгэрүүлээд үзэх юм бол ялах үүрэгт нь хэлний үзүүр энэ Г-г ялгадаг бол хоёрдугаарт үйл үгийн